За тэгвэл энэ палет тэнийг энэ болохоор Оливиагийн хямдралаар 20,800 он худалдаж авсан. Одоо бол 23,800 онтой байгаа. За энэ бол палеттай хамт энэ пластик хамт өгч байгаа. Ийм сет 16 шиг Wake Make палет байгаа. Гэтэ энэ нөгөө нэг би бол нөгөө нэг cheek blush-ыг авах гэсэн чинь андуураад 3-ыг нь авсан тийм. Би өөрөө warm tone болохоор ийм улбар шар аюу гоё. Өнгөнүүд аюу ихтэй. Энэ дээр ийм highlight хийх хэрэгтэй. Тэгээ өнгөнүүд ийм саатай. За ийм бол Wake энд бичсэн. Нүстэй. Тэгээ юу гэдэг? Би ингээ гараараа ингээл байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөс ямар ч тийм ширхгэн ингэж унж гарч ирдгүү тийм юм бэ. За нэг брошээ барьж гаад брошоор хийгээд үзье. Тийм үү? Байсан брошоор хийсэн чинь за ийм гоё палет болсон. Тэнтэй болсон. Үнэхээр энийг авмаар байсан. Тавсан. Энэ тэнүүд ч ерөөсөө ийм хэл واخгүй. 1 2 3 4 5 сет. За энэ болохоор пластик болохоор нүүрэндээ блош хийж өгдөг. Энд одоо нүүрэн дээр бодохоор нүүрний будгийг минь хуулах нь хуулахгүй юу? Хуулахад юм шиг харагдаж байна да. Даан хэгэлж өччихэд хуулж гэнэ үү хуулаагүй байна уу гэдгийг та бүхэн хэлж өгөө. Өнгөн юм гоё. За дараагийн Wake-ээс энэ хямдралаа худалдаж авсан юм маань болохоор энэ уулын бодог байгаа. Healthy Glow Palm Stick гэдэг. Тэгээ энэ нь болохоор нөгөө lip pencil хамт өгч 13 Cozy Cashmere гэдэг үнгийн авсан байгаа. Lip pencil-тэй set 10,800 нөлтөж болов. 11,000 нөлтөж болов. 2 юм. Хямдлагаар хямдхан. Тэгээд урамшил хамт өгж байгаа юмнууд айгу гоё юмнууд өгдөг. Одоо гадаа манай хамаатны дүүгийн төгсөлтийн баяр баггүй юу? Янсаа их сургуулийн төгсөлтийн баяр нь тэрэндээ нөр бодохтой эдрийг ашиглаа нөр бодоход онгоолгож үзэх гэх. За энэ 13 номер солонгос урамшиг юм бол Cozy Mio Wake Make Healthy Glow Palm Stick. Энэ ингээд харснаа соронцтой юм. Ямар өсчихсэн. Надад энэ бүрийн улаан ягаан өнгөнүүд бол байгаа л та. Тэгээ энэ авах юм бол ийм өнгөнүүд байгаа аахгүй юу? Ийм өнгө байхгүй.
Глопам болохоор нөгөө нэг юм хялтгансан юм байгаад. Энд нэг юу ч Уулийн мөдөг байна. Ухаалгаа ичлаа. За ийм гоё өгтөө. Жаахан бордон маяг. Улаанбор маягийн юм. За энэ нь болохоор хамтдан нэрсэн lip pencil. Wake Make Glow Plumping Lip Pencil Tek 2 Koji гэдэг юм байна. 2028 дуусчихсан тий. Саатан байна. Жирийн нэг би бодвол юм. Саатаагац. Саатай lip pencil аваад надад lip pencil ус ганцхан л байгаа л та. Олон байхгүй. Миний lip pencil. Энэ бол надад болохоор энэ Romani matte pencil ахгүй. Romani lip matte pencil ахгүй. Тэгсэн чинь энэ болохоор plumping lip pencil glowy гэж байна. Glowy болохоор ийм бас юм байна. Энэ уулийн модогтойгоо адилхан л өнгөтэй. Тийм баггүй. Энэ харьцуул өнгө хамаагүй өөр газ. Ингээд хоёр lip pencilтэй боллоо. За дараагийнх нь болохоор би Unovi-ийн усны тэжээлэг авсан байгаа. Гэмтсэн ус нь тэжээл өгдөг. За энэ нь бас ингээд хоёр шиг юм том хэмжээтэй хоёр шиг. Тэгээ энэ conditioner milk гэдэг. Энэ conditioner milk нь Unovi Beach Calming Sleek Leave-In Conditioner. За энэ юм жижиг юм тай. Ингээд 3 юм том, ингээд энэ нэг том, ингээд 2 юм том. Тэгээд нэг юм тай. Энэ нөгөө задлаа хэрэгэлсэн байхгүй. Үсэндээ явж үзэхгүй л юм чинь бод хараад яваа мэдэх юм шиг. Үнэр нь бол үнэхээр гоё үнэртэй. Амар гоё үнэртэй. Тэгээд энэ ингээд хэрэгэлж үтсээр үсэндээ угандаа хэрэглэхгүй нэг 5 минутаас үсэндээ байлгах байхгүй тритмент учраас амар гоё үнэртэй болгох юм байлээ. Яг одоо хэрэглээд удаагүй байгаа болохоор яг үсэн сайн үгүй нь бол мэдэхгүй л юм л та. Тэг өсвөл айгүй гоё үнэртэй болдог. Зөөлөн болохыг зөөлөн болсон. Усан үнэртэй ус шиг л тийм гоё үнэртэй. За энэ болохоор яаж хэрэглэдэг мэт хэрэгж үзээгүй нэг харна. Энэ conditioner milk одоо тэгээд үсээ тритментийн өмнө шампунд чаа кондишнероо түрхчээд тэгээд тритментаа хэрэглэх байх л та. Кондишнер milk юм чинь тэгжэл бодлоо. Кондишнер шиг тэгж ашигладаг юм биш юм байна. Энэ тритмент ягаад дуусгаад үсээ ингээд хатааж явах явцдаа. Баг зэргийн нойтон байхад нь эсвэл хуурай ахт нь. Одоо нөгөө үснийхээ үгэнд биш. Үснийхээ үзүр хэсгээр ингээд баг зэрэг ингээд гараараа ингээд төхөж өгөх юм байна. Тэгэхээр энэ юунд сайн бэ гэхээр одоо үс нөгөө нэг гэмтснээс болж болоод айгу муухай болцсон байдаг шүү дээ арцгаад. Тэрэнд нь айгу сайн гинэ. Тэгээ нөгөө нэг үсээ нөгөө нэг хатаах гээд
үсээ ороодог ороож морох нэг халуун юм ингээ хурж байгаа шүү дээ. Тэрнээс хамгаалдаг халуунаас нь тэрнээс нь хамгаалж өгдөг. Үсийг гэмтээхгүй байдаг гинэ. Тэгэхээр ороохынхоо өмнө уусаа үсээ орооны жижүүл энийг нэг төрөвцөн дээр ингээ. За ингээд энийг ингээд одоо 29,800 зар гэж байгаа байхгүй юу? Би болохоор 23,800 худалдаж авсан. 6,000 оны хэмнэлээр Оливиангийн хэмнэлээр ингэж 20,000-аар юм гоё юмнууд худалдаж авсан. За мэдээж хэрэг би нөгөө 3 маскаа төлсөн шүү дээ. Одоо яг энэний задлаад хэрэглэж байгаа байхгүй юу? Rose PDRN, Mediheal, Rose PDRN гэдэг энэ болохоор 10 ширхэг нь 9,900 оноор худалдаж авсан. Гэхдээ 12 ширхэг 9,900 оноор худалдаж авсан. Авиг дээр 2-ыг нэмээд өгсөн байсан байхгүй юу? Энэ уусаа ингэж хэмдэрдэг. Сайн маск. Өмнө нь нөгөө тайлбарж байсан учраас энэ удаа тайлбарлах байлээ. За тэгээд шинээр бас хэрэглэж байгаа юм гэвэл энэ Taiso байгаа. Доктор Oracle-ийн Curson Radiance Glow Ampoule хэрэглэж байгаа. Энэ айгуу сайн таарж байгаа. Зарим Taiso-гийн юмнууд нөгөө нэг одоо арьсанд маань тохирохгүй зүйлүүд байгаа шүү дээ. Би хуур арьсанд очиж миний яг арьсанд тохирдгүй зүйлүүд нь заримдаа батг гаргаад идэг байхгүй юу? Энэ нь болохоор гарсан дээр батгуудыг хатаагаад мөнгө нь хамаагүй хэмжээг багасгаж өгч байгаа юм хэрэглэсэн шүүш. Хуурайстай. Тэгээ энэ нь хамгийн ядаргаатай энэ нь аяг хэцүү юм. Өлегтэй байхгүй шүү дээ. Би ингэж шахахад оруулна шүү дээ. Нэг юм их. Айгуу багаар болж. Хит ингэ. Одоо байхгүй. Нэг их ч авчихдаг. За одоо нараад үрцэн. Энэ ядаатай, энэ толгойн ядаатай байлээ. Тэс бусдаас бол дажуу санагдсан PDRN-тэй, коллагентэй ампул. За дараагийнхаа тайлбарч гисэн та бүхэнд олон энэ танилцуулах учраас энэ удаагийнхаа ингээд өндөрлөё. Баяртай. Нэг мартчихъя. Энэ Wakemake-ийн энийг аваад нуруулын будагтай ингээд энэ хоёрыг аваад зөвхөн хүмбэр энэ Wakemake-ийн пауч энэ мөн пауч. Ингээд нэр чинь юм пауч. Яа гот үзье. Энэ хөсөлтөө энэ хоёр модтой байдаг. 30,000-аас дээш баруун үргэлжлүүлдэг пауч юм. Тэр юм тай. Ингээд энэ хоёр ахад 30,000 болоод энэ мөрхөн пауч. Нотод. Той мөглөөртэй. Гэт аяллаар явахдаа үүнээ хаваад хэмжээ. Гэт энэ хоёр жижиг юм. Дотор нь хоёр талтай юм. Энэ нь хант юм. Энд нэг жижиг юм юм. Ийм. Ийм барилт. Тоо юм бач. Авсах. Нүрнийхээ юмыг хийж байгаа. Эсвэл аяллаар авахтаа сойд шампунь өдрөө авчих юм байна.